мэдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За 4-р ангийн математик тэгш хэмба эргүүлтийн тухай ойлголтыг та бүхэндээ хүргье. За нэгэн дүрс өгөгдсөн байна. За энэ дүрсийг бүгдээрээ бүтэн болгоё. За бүтэн болгож ороход ийм болсон байх нь. За энэ бүтэн болсон дүрсээ бүгдээрээ дундуур нь тэнцэн үсэг тувъя. За хуваасныхаа дагуу нуглая. За нуглаад үзэхэд хоёр ирмэг маань хоорондоо уулзсан байна. За ямар нэгэн хавтгай дүрсийн ирмэгийг тэнцвэрж нугалахад хоёр талын ирмэг давцаж байвал үүнийг тэг шимтэй дүрс гэж нэрлэдэг байна. За үсгүүдийг тэг шимтэй, тэг шимгүйгээр нь ангилъя. За үсэг өгөгдсөн байна. За үсгийг босоо тэнхлийн дагуу нугалж үзэх юм бол хоёр тал маань давхцсан. За тэгвэл энэ маань босоо тэнхлийн дагуу тэг шимтэй. Харин хэвтээ тэнхлийн дагуу нугалахад за ирмэгийн уулзуур манд уулзахгүй гэсэн. За тэгэхээр нэг л тэг шимтэй байна. За энэ үсгийг үзье. За босоо тэнхлийн дагуу нугалахад за хоёр талын ирмэг уулзсан. За хэвтээ тэнхлийн дагуу нугалахад мөн уулзж байна. За тэгвэл тэг шимтэй дүрс байх нь. За ил үсгийг авч үзье. За ил үсгийн хувьд бол босоо тэнхлийн дагуу нугалахад за хоёр талын ирмэг маань хоорондоо уулзахгүй байх. За хэвтээ тэнхлээр үзэхэд мөн уулзахгүй. За тэгэхээр тэг шимгүй байх нэ. За ийм үсгийг авч үзье. За ийм үсэг босоо тэнхлийн дагуу нугалахад хоёр талын ирмэг уулзж байна. Харин хэвтээ тэнхлийн дагуу уулзахгүй байх нэ. За гэхдээ нэг тэг шимтэй байх нь тийм ээ. За г үсэг. За аль алинд нь уулзахгүй байх. За хоёр ирмэгийн уулзвар нь уулзалтахгүй. Тиймээс тэг шимгүй үсэг байх нэ. За тасархай шугамын дагуу гацуур модыг тэг шимтэй зураарай гэсэн байна. За гацуур модоо ажиглан харахад за цэгүүдийг өнгөөр ялгаж өгсөн байна. За эхний шар цэг бол байранда. Харин хоёр хамгийн ихэнд өгөгдсөн дүрсийн өнцгийг нь бүгдээр ажиглан харъя. За улбар шар цэгийг ажиглан харахад за тасархай зурааснаас хэдэн нэгж зай туршиж байна. За тасархай зураас маань энэ улаанаар өгөгдсөн. За нэгж зайг нь тоолъё. За энэ улбар шар байна тийм ээ. 1 2. За тэгэхээр улбар шар цэг маань тасархай шугамаас 2 нэг зай туршиж байна. За тэгвэл тэг шимтэй зургийн зурхайн тулд бүгдээрээ за тасархай зурааснаас 2 нэгж тоолоод улбар шар нэгжээ тэмдэглэе. За тэмдэглэхэд за энэ дэрсэн байна. За дараа нь ягаан цэгээ тэмдэглэе. За нэгж зай маань болохоор нэг нэгж зай туршсан байна. За мөн тэмдэглэе. За даашаа явъя. За улаан цэгийг ажиглан харъя. За улаан цэг маань тасархай шугамнаас 1 2 3. За 3 дахьын арай бүтэн биш байна тийм ээ. За 3 жоохон 1 2-2-ын 2-той нэлээд ойролцоо байна тийм ээ. За улаан цэгээ тавихын тулд тасархай шугамаас 1 2. За 3 дахь тэгэхээр 6 7 2-ын ойролцоо байна гэсэн. За цэнхэр цэгээ байршуулъя. Цэнхэр цэг маань за энд байна тийм ээ. 2 3 2-ын дунд оршиж байна. За тэгэхээр эсрэгээр яах юм бол 5 6 2-ын дунд оршиж байна. За ягаан цэгийг ажиглан харъя. Ягаан цэг маань тасархай шугам 2-2-ын хооронд ажиглан харахад 1 2 3 4. За тэгэхээр эсрэг талын зурхайн тулд энэ хоёрын дунд 1 2 3 нэг жагам чинь 1 2 3 буюу 7 дэр ирэх нэ. За хөх цэгийн ажиглан харъя. За хөх цэг нь болохоор 3 4 2-ын дунд оршсон байна. Тэгвэл эсрэг тал нь 4 5 2-ын дунд орших. За тэмдэглээд өглөө.
За шар цэгийг ажиглан харъя. За шар цэг маань мөн 3 4-ийн дунд оршсон байна. За тэгэхээр дээдлийн цэгтэйгээ яг ижилдээ харалдаад орно байршлах нэ. За одоо харин энэ цэгүүдийн хооронд нь холбочихъя. За холбоод үзэхэд за газар модны маань нэг талан гарч ирж байна тийм ээ. За тэгэхээр энэ маань тэгшгэмээр зөв зурагдсан байх нэ. За нэгэн татлага ажил хий. За тасархай шугамын дагуу тэгш хэмтэй дүрс байгуулаарай гэсэн. За ABC гурвалжин өгөгдсөн байна. За энэ гурвалжинг эсрэг талд нь байршуулъя. За эсрэг талд байршуулдаг маань нэг осондоо тэгш хэмээр зурж байна гэсэн үг. За эхлээд тэгш хэмээр зурхын тулд аль цэгээс эхлэх вэ гэхлээр за эхлээд С цэгээс эхлэе. За С цэгээс тасархай шугам хоёрын хооронд нэг нэгж зай байна. За тэгвэл эсрэг талын мөн ялгаагүй нэг нэгж зайд оршино. За түүнийгээ С1 гэж нэрлэжээ. За дараа нь Б цэгийг ажиглан харъя. За Б цэг маань мөн ялгаагүй тасархай шугамнаас нэг нэгж зайд оршсон байна. За тэгэхээр эсрэг талын тэгшийн маань мөн ялгаагүй нэг нэг зайтай байшина гэсэн үг. За үүнийгээ B1. За одоо харин А цэгийг үзье. 1 2 3. За тасархай шугамнаас 3 нэг зайд оршсон байх нь. За тэгвэл эсрэг талд нь мөн ялгаагүй 3 нэг зайтайгаар цэгээ байршуул. За цэгээ байршуулахад мөн Б цэгтэйгээ харалдаа оршин тийм ээ. За ингээ А1 цэгээ байршуулчихъя. За одоо энэ 3 цэгээ хооронд нь холбочих. За ингээд ABC гурвалжингийн нэг тал буюу тэгш хэмээр зурсан дүрс маань ингэж гарсан байх нэ. За гацуур модыг цагийн зүүнний эсрэгээр 3 удаа эргүүлэхэд байршил хэрхэн өөрчлөгдсөн бэ? За цагийн зүүн маань баруун гар тийш эргэх хөдөлгөөнөөр явдаг юм байна. За тэгвэл энэ хөдөлгөөний эсрэг зүг буюу зүүн гар тийш нь хөдөлгөн гэсэн. За гацуур модтой ажиглан харъя. За цагийн зүүнний эсрэг гэсэн учраас зүүн тийш эргүүлье. За байршил хэрхэн өөрчлөгдөж байна? За босоо барилттай болсон байх нь. За 3 удаа гэсэн учраас одоо дахин 2 удаа эргүүлэх гэсэн. За ингээ 3 удаа эргүүлэхэд гацуур мод маань хэрхэн өөрчлөгдсөн байна? Байршлын хувьд нөгөө баруун гар талд байсан гацуур мод маань доошо зүгтэн болсон байна тийм ээ. За энэ маань тэгэхээр эргүүлэлтийн хөдөлгөөн болж байна. За эргэхдээ хэрхэн яаж эргэдэг вэ гэхлээр цагийн зүүнний дагуу болон эсрэг хөдөлгөөнөөр 90 градусын хэмээр эргэдэг байна. За 90 градус гэдэг бол тэгш өнцөг үүсгэж эргэдэг байх нь. За тэгээд хамгийн гол нь дахин нэг дасгал ажиллая. Дүрсийг цагийн зүүнний дагуу эргүүлье. Ямар өөрчлөлт гарч байна вэ? За одоо харин бүгдээрээ хөдөлгөөнөө цагийн зүүнний дагуу эргүүлж үзье. За гурвалжин дүрс авсан байна. За гурвалжин дүрсийн хөдөлгөөнийг сайтар ажиглан хараарай. Ямар цэг нь байршлаа өөрчлөгдөөд ямар цэг нь байршил нь өөрчлөгдөхгүй байна вэ? Сайтар ажиглан харж байгаарай хүүхдүүд. За ингээд эргүүлээд үзэхэд цагийн зүүнний дагуу эргүүлэхэд байршлын хувьд ямар цэг нь огт хөдлөөгүй вэ? Улаан цэг юусоо хөдөлсөнгүй, огт хөдөлсөнгүй. Харин шар цэнхэр цэгийн байршлын хувьд өөрчлөлт гарсан. За тэгэхээр аливаа ямарваа нэгэн зүйлийг эргүүлэлт хийхдээ цагийн зүүнний дагуу болон эсрэгээр 90 градусын хэмээр эргүүлнэ. За 90 градус гэдэг маань тэгш өнцгийг үүсгэж байна. За тэгээ мөн нэг цэгээсээ эргэнэ. За дадлага ажил 2. ABC тэгш өнцөгт гурвалжныг С цэг дээр төвтэй байхаар цагийн зүүнний эсрэг чиглэлд 90 градус эргүүлье. За тэгэхээр ABC гурвалжин өгөгдсөн юм байна. За энэ гурвалжинг С цэг дээр төвтэйгэр гэж. За тэгэхээр энэ арай дээрээс гэсэн үг тийм ээ. Энэ С цэг маань энд байна. За үүнийг 90 градусын хэмээр
цагийн зүүнний эсрэг хөдөлгөөн гэж. За тэгэхээр цагийн зүүнний эсрэг гэхлээр аль зүг рүү явж илаа? Зүүн тишээ эргэх хөдөлгөөнөөр явна гэсэн. За Ц цэг маань энд байна. За Ц цэгээс тэгш хэмээ тийм ээ тэгш өнцөгт хэлбэртэйгээр иргэн гэсэн тийм ээ. За тэгш 90 градус гэдэг бол тэгш өнцгийг үүсгэж байгаа. За эхний B1 цэгийг дээш нь шилжүүлэхэд 90 градусын хэмээр шилжүүлэхэд ийм барилталтай болсон байна. За харин А1 цэгийг байршуулахад ийм хэлбэрт орсон байх нэ. За дадлага ажил 3. ABC тэгш өнцөгт гурвалжныг B цэг дээр төвтэй байхаар цагийн зүүнний дагуу чиглэл 90 градус чиглүүлье. За тэгэхээр B цэг дээр төвтэй гэхлээр яг энэ цэгээс эхлэх гэсэн үг тийм ээ. За энэ цэгээр цэглүүлэх учраас за С цэгийг B цэг дээр төвтэй байрлалаагаар байрлуулахад ийм барьшил орсон байх нь. За цэгийг байршуулахад ийм хэлбэрт орсон байх нэ. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.